За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдээрээ тарган тавтаа сайхан хаварчцгааж байна уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд юуны өмнө манай гэр бүлийн зүгээс зохион байгуулж байгаа энэ бяцхан арга хэмжээг дэмжиж хамтран оролцсон Завхан аймгийн боловсролын газар Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт удирдлага хамт олонд болон нийт оролцогчдод мөн нийт тусалж дэмжсэн хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ингээд би та бүхэндээ өөрийгөө болон өөрийнхөө гэр бүлийг товч танилцуулъя. Эхлээд би өөрийгөө танилцуулъя. За намайг Болромаа гэдэг. Би 1981 онд Тэс сумын 8 жилийн сургууль, 83 онд Нөмрөг сумын 10 жилийн сургуулийг төгсөөд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Ураалын улсын их сургуульд элсэн суралцаж 88 онд биологч, микробиологч гэсэн мэргэжлэр төгссөн. 88-аас 91 онд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэжсэн. За 91-ээс 99 онд Хөвсгөл аймгийн Гоц халдвартын байгууллагад шимэгт судлагчаар ажиллаж байсан. 99-өөс 2009 онд зоонозын өвчин судлалын үндэсний төвд биологч, тасгийн эрхлэгч, албаны дарга, за хамгийн сүүлд дэд захирал гэсэн албуудыг хашиж байсан. За ингээд 2009 оны сүүлээр ур чадвартай ажилтны цагаачлагдсан ийм ангиллаар гэр бүлийн хамтаар Канада улсад шилжин суурьшсан байгаа. Канада улсад мэргэжлээрээ ажиллахад миний дипломын кредит нь Канада улсынхаа сайн тохирохгүй байсан учраас би дахин сургууль сурах хэрэг гараад 2011 онд Өмнөд Альберта мужийн технологийн дээд сургууль гэдэг их сайхан нэр хүнтэй том сургууль байдаг. Түүнд бол нийгмийн эрүүл мэндийн сургууль гэсэн энэ салбарт нь эмнэлгийн лабораторийн технологич гэсэн ийм мэргэжлэр элсэж суралцсан байгаа. За ингээд энэ сургуулаа төгссөн цагаас хойш 13 дахь жилдээ энэ мэргэжлэрээр ажиллаж байна. Одоогийн байдлаар би Канада улсын баруун хойд бүс нутгийн төв эмнэлэгт лабораторид нь микробиологийн лабораторид технологичоор ажиллаж байна. За энэ байгууллага маань, энэ эмнэлэг маань улсын харьяаны эмнэлэг учраас эмч ажилтнууд нь за манайхаар бол төрийн албан хаагч гэсэн ийм статустай байдаг. Энэхийнхаар бол нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан гэсэн за ийм статустайгаар ажиллаж амьдарч байна. За гэр бүлийн хүмүүс маань бол энэ дээрээ тараахан сургууль сурч амжаагүй барилгын мужаа хийж байна. За охин маань санхүү эдийн засгийн дээд сургуулийг Монголд төгссөн. За энэ дээрээ тэр дипломоо үнэлүүлээд цаашид үргэлжлүүлж суралцаад одоо Канада улсын мэргэжсэн нэгтлэн бодогч гэсэн ийм зэрэгт хүрээд тэгээд нэг татварын томоохон компанид менежерийн ажил хийж байгаа. Хүү Батмөнх маань мөн Өмнөд Альберта мужийн технологийн дээд сургуулийн архитектурын сургуулийг төгсөөд Калгари хотын захиргаанд мэргэжлээрээ ажиллаж байна. Аав холиндон маань Баян хархан сумын нутагт төрсэн Эхрүү Довгийн хүн байсан. 1-р зэргийн жолооч хүн байсан. Заправшиг, самсвал зэрэг тэрэг барьдаг байсан. Хамгийн сүүлд даргын жаргал гэдэг хөнгөн тэрэгний жолооч хийж байгаа тэтгэвртэй гарсан. За аав маань маш хурц ухаантай, сэргэлэн зантай, юмд их ив дүүтэй, олонтойгоо нийцтэй, ажилсаг ийм зан чанартай хүн байсан. Ээж галдан маань Тэсийн голын хойно байдаг их бэрх, баг бэрх гэдэг хайрхан уулын орчмоор нутгалдаг Хүнхэр санж гэдэг хүний удмын хүн. Ээж маань агрономч мэргэжилтэй хүн байсан. Сургуулаа төгсөөс Сэлэнг аймагт мэргэжлээрээ ажиллаж агаад далаад он Тэсийн тэжээлийн аж ахуй гэж байгуулагдахад нутагтаа ирж мэргэжлээрээ ажилласан. Хамгийн сүүлд Тэсд байдаг улсын өрийн фондод мэргэжлээрээ ажиллаж агаад тэтгэвртэй гарсан. За ээж маань бол их эрдэм мэдлэгтэй, их даруй төлөв зантай, бусадтай их аюувыг эрхэмлдэг, их ажилсаг ийм хүн байсан. Аав ээж маань өр хүүхэд биднийг өсгөж хүмүүжүүлэхдээ эрдэм мэдлэгийг дээдлж мэргэжил эзэмшиж мэргэжлээрээ улстай ажиллаж амьдрах гэсэн ийм зарчмаар хүмүүжүүлсэн байдаг. Тийм ч учраас манай гэр бүлийн 9 хүүхдийн 7 нь их дээд сургууль, дунд сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн байдаг. За бидний том ах Дамдис Сүрэн маань тухайн үеийн политехникийн дээд сургуулийг инженер эдийн засагч мэргэжлэр төгссөн. Төгсөөд Дархан хотын хийдлийн үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж исэн. За дүү Үлзий хотог маань Тэсийн 8 жилээ төгсөөд Улаанбаатар хотод хөнгөн үндэсний техникум төгссөн.
махны технологийн мэрэгжил эзэмшээд мэрэгчлэрээ Завхан аймагт ажиллаж байсан. Одоогоор Улаанбаатарт хувийн бизнес эрхэлж амьдарч байна. За дүү Жаздмаа маань тэсийн 8 жилээ төгсөөд Дундгой аймгийн мал эмнэлгийн техникум төгсөж малын багамжийн мэрэгжил эзэмшсэн. Төгсөөд мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгааны лаборантаар ажиллаж исэн. Одоогоор Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн ажил эрхэлж амьдарч байна. За дүү Ариуна маань хувийн бизнес эрхэлдэг Улаанбаатар хотод амьдарч байна. Дүү Гэрэлмаа маань Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний сургуулийн герман хэлний ангийг төгсөөд төгссөн цагаасаа сургуультай герман хэлний багшаар ажилласан. Дүү Сугурмаа маань хувийн бизнес эрхэлж амьдардаг Улаанбаатар хотод амьдарч байна. Дүү Бэлгмаа маань багангийн багшийн мэрэгжилтэй Улаанбаатар хотод ажиллаж агаад одоо төрөлхтний сумда багшилж байна. За хамгийн бага дүү Туяа маань багангийн багш цэцэрлэгийн арга зүйчийн мэрэгжилтэй одоогоор Улаанбаатар хотод цэцэрлэгийн эрхлэгчийн ажил эрхэлж амьдарч байна. Би та бүхэндээ өөрийнхөө хийсэн судалгааны ажлын талаар товч танилцуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За би сургууль төгсөж ирсэн цагаас хойш тасралтгүй 20 гаруй жил Монгол улстай ажиллаж амьдрахдаа ихэнхийг нь бол гоц халдвартын системийн байгууллагуудад ажилласан байдгийн. Ингээд энэ гоц халдвартын системийн одоо эмч биологчдын хийсэн 40 гаруй жилийн судалгааны их нүсэр том материал байдаг. Энэ материалд боловсруулалт хийгээд мөн өөрийнхөө одоо хийсэн судалгааны үр дүнгуудыг одоо нэгтгээд 2005 онд Монгол орны таргун тахлын байгалийн голомтын гадны шимэгчд гэсэн ийм нэг сэдвт бүтээл туурвсан. За энэ бүтээлээрээ бол PhD докторийн зэрэг хамгаалсан байгаа. За би энэ судалгааныхаа ажлын үр дүнгээр нэлээд хэдэн орнуудад бол ихтгэл тавьж гадаад орнуудад танилцуулж байсан. За үүний дотроос жишээ болгож нэг одоо хурлыг дурдахад бол 2008 онд баха Америкийн нэгдсэн улсын Порт Коллинз гэх хотод байдаг CDC гэдэг юм да. Одоо Америкийн халдварт өвчин судлалын төв гэсэн ийм дэлхийд одоо энэ чиглэлээр хамгийн томд ордог ийм төв байдаг. За энэ төвийн урилгаар одоо тэнд очиж эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ тавихад бол тэнд 10 гаруй одоо орны хүмүүс эрдэмтэд оролцож байсан. Тэр хүмүүс бол маш одоо ингэж гайхан биширсэн одоо баярлж багтсан байдлаар ингэж хүлээж авч ирсэн нь бол надад маш өндөр сэтгэл төрүүлж ирсэн юм аа. За үүгээр би юу хэлэх гэж байна гэхээр манай Монгол улсын таргун тахлын байгалийн голомтын судалгаа бол бусад орнуудаас огтхонч дутхгүй мөн одоо илүү гарахаар юм үр дүнгууд байдгийн байна гэдгийг би бол мэдэж тухайд их бахархаж байсан. За мөн дараагаар нь Yale-ийн их сургууль дээр болсон мөн нэг эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцож хачиг талдварын талаар одоо ихтгэл танилцуулахад мөн одоо иймэрхүү одоо өндөр сэтгэлдэлтэйгээр хүлээж авч байсан. За судалгааныхаа ажлын гол үр дүнгээр би нэг ихтгэл бичиж халдварт өвчин чиглэлээр одоо хамгийн нэр хүндтэй зөөгчөөр дамждаг халдварт өвчнүүд гэсэн ийм одоо дэлхийн том сэтгүүлд илтгэлээ хэвлүүлж исэн. За ингэхэд бол дараагаар нь миний имэйлээр маш олон одоо судлаачид, захиавчид одоо дахиад цааш нь үр дүнгээсээ танилцуулаач хамтран ажлыг их зэрэг саналууд тавьж исэн. Энэ бас бол одоо надад бас их таатай сэтгэл төрүүлж исэн. За чөлөө цагаараа би ном унших, сайхан байгальд аялах, алхах, сайхан хөгжим сонсох, урлагийн төрлүүдээс балет үзэх дуртай. Хоббиний хувьд гэвэл өөрийнхөө мэдрэмжийг шүлэг болгож тэрэлдэг. За зарим тэрэлсэн шүлгүүдтэй мөн аюуруулж үзсэн байдаг. Зарим дуугаа мөн өөрөө аялж үзсэн байдаг. Их сургууль хамт төгссөн нэг найзтайгаа хамтраад Оросын сонгодог яруу найрагчдын бүтээлээс түүрлээд зүрхэнд буусан навчис гэсэн жижигхэн ном гаргаж ирсэн. Мөн өөрийнхөө одоо бичсэн шүлгүүдээр 80 гаруй шүлэгтэй би нүүдэлчин гэсэн төвөр гаргаж ирсэн. За энэ номоо бол бидний хамгийн том ах Дамдын сүргийнхаа гэгэнд орсгол зориулсан байдгийн. Энэ номд орсон шүлгүүдээ мөн орос англи хэлүүдээр орчуулж одоо оруулсан байдаг. Өнөөдрийн яриагаа өндөрлөөд би та бүхэндээ өөрийнхөө боддог хэлэх дуртай зүйлээ ялангуяа залуучууд дүүнартаа уриол болгож хэлье. Хүн гэрэлтэж амьдрах ёстой байдаг. За залуу наснда хүн бол
маш их ориглон хүсэл мөрөөдлөөр бялхан гэрэлтэж байх ёстой байдаг. Ийм байж ээж хүн ирээдүйд зорьсондоо хүрэх амьдралын урт бартаа таяныг туулах хүчтэй болдгоо. Эдэр насандаа хүн эрдэм мэдлэгээр дүүрэн гэрэлтэж байх ёстой байдаг. Ийм байж ээж хүн эх орондоо улс нийгэмдээ хэрэгтэй, үн цэнтэй, өөрийнхөө амьдралыг босгох чадaltaй, үр хүүхэд, ах дүүс, эргэн тойрноо дэмнэн ачлах ийм чадвартай байдаг. Буурай насандаа хүн нэгэнт сурах зүйлээ сураад хийх зүйлээ хийсэн байдаг учраас хайраар гэрэлтэж байх ёстой байдаг. Хайрыг сургаж, хайрыг түгээж байх ёстой байдаг. Учир нь хайр гэдэг бол хүний амьдралын мөн чанар байдаг. Хүний мөн чанар байдаг. Бүх сайн сайхан зүйлийн их үндэс нь суурь байдаг. Хайр бол ахан дүүсийн ураг удмын холбоос болдог. Ирээдүйн сайхны эхлэл болдог учраас хүн хайрыг насан туршдаа хайрыг дээдэлж, хайраар гэрэлтэж, хайрыг сургаж түгээж ингэж явах хэрэгтэй байдгаа гэж ингэж боддгоо. Ингээд та бүхэн минь өнөөдрийн энэ өдрөө хамтдаа сайхан өнгөрөөгөөрөө, олимпиадаа амжилттай оролцоороо. Ингээд та бүхнийхээ цаашдын ажил үйлс амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.